Таны мэдхүй хэлээр өрөө Занга ТV үзүүлж байна. Киноны цаана нэвтрүүлгийнхаа шинэ дугаараар эргэн уулзалтаатай байна. Өнөөдрийн энэ дугаарыг хөтлийн явуулахаар судлаач Билгүн ах тэгээд Галсан дорж миний бие хүрэлцэн ирсэн байна студид. Өнөөдрийн киноны нэр одоо энэ дугаарын сэдэв юу вэ? Kingdom of Heaven. Одоо Тэнгэрийн хаан тус. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Jox Brand. За энэхүү нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Италийн Jox Brand-ийн гутал байгаа юм байна. Амьсгалдаг гутал гэдэг. Тий. За энэ брэнд маань бол эрэгтэй, эмэгтэй хүүхдийн гэсэн олон сонголттой. Тэгэхээр энэ онцлог нь одоо уландаа маш олон тооны нүхтэй, эдгээр нүхээр нь одоо халуун агаар хөлийн гიშгэлтээр гадагшлаад хөл хөлрүүлэхгүй байлгадаг юм. Чиг татахгүй. Тийм чиг татахгүй. За тэгээд ийм технологитой болохоор одоо Jox-ийн гутлыг одоо амьсгалдаг гутал гэж одоо хүмүүс нэрлэдэг. За гэр бүлэрээ Jox илүү тухтай. 2005 онд гарч ирсэн кино байгаа. Тий. Зардал нь болохоор 130 сая Америк долларын төсвөртэй хийгээд тэгээд бол нэг 210 сая долларын ашиг олсон байдаг энэ кино. Тийм 130 сая мөн байна. Тэгээд 218.1 сая. 18.1. За баг 220 сая. Гэтэ эн чинь нэг яг ашиг олоогүй кино гэдэг юм байл шүү. Ягаад гэвэл нэг студ одоо чинь 100 саяар кино хийлээ штэ. Тэгэх юм бол нэг 2.5 гэдэг дүрэн байдаг. Зардлаа 2.5 дахин нугалж олоод тэгэх юм бол ер нь яг баланслагдлаа гэж үздэг. Тэрнээс илүү байх юм бол ашиг гэж үздэг. Тэгэхээр ч нэг 130-га 2.5 одоо нугалж чадаагүй энэ жоохон алдагдaltaй кино. Болсон юм билээ тухайн үедээ. Яг гэхдээ энэ цаг үед бас өөр олон шалтгаан байсан байх. Ямар ч байсан ашиг орлогын хувьд бол бас иймэрхүү хөтөл болсон. Ridley Scott ерөнхийдөө бас бага орлого олсон кинонуудын нэг болж үлдсэн юм байлээ. Гэхдээ бол гайхалтай кино л доо гоё кино. Тий. Уулны юу юм бэ штэ. 3 цаг 10 минутны кино байсан. Тэгээд одоо Director's Cut гэдэг нэг явдсан штэ. Найруулагч ярьсан. Тэгээд 2 цаг 20 минут болж багасгасан юм байна. Яг 3 цаг 10 минутаараа хэрвээ гарсан болвол одоо Lord of the Rings кино ч баг 3 цаг гаруй гардаг кино шүү дээ. Яг энэ шиг гарсан бол маш гоё. Энэ ойлголтыг бас өгөх байсан болоо да гэж би бол бодоод байгаа юм. Яагаад вэ гэвэл энэ бүх юм нь яг 3 цаг 10 минутанд гардаг. Айн тулаан энтер дээр нь бас их юм болдог. Би бас яг 3 цагаар нүцэг найруулагчийн катаар нэг студид зөрөөлө богинохон болгоцсон бишээр нь үзчихсэн. Нөгөө театрт гарааг учраас устгсан баг л та. Тийм. За тэгээд энэ киног чинь нөгөө Gladiator киноны найруулагч Ridley Scott найруулсан. Яг гоо Ridley Scott ер нь бол түүхэн киног найруулсан шүү дээ. Gladiator кино байна, Kingdom of Heaven байна, Valkyrie ажиллагаа гэл те, Valkyrie гэдэг ингээд найруулсан. Last Duel гэх. Тийм ингээд ер нь бол ер нь түүхэн кинонуудын найруул одоо ингээд дандаа хийдэг ийм найруулагч байгаа юм. За тэгээд энэ кинонд бас жүжигчдийг бас ингээд дуудсан байна. Орландо Блум, тэгээд Эва Грин, Jeremy Irons, David Duvall, Brendan Gleeson, Martin Scorsese, Liam Neeson гэх мэт тийм жүжигчдийг бол энэ кино бол одоо энэ кинонд тоглуулаач гэж дуудсан байна. За тэгээд нэг Эдвард Нортон болохоор зэрэг кинонд ингээд таны нүрийг гаргахгүй чинь нэг Балдуин хааны дүрд тоглуулж байгаа шүү дээ. Иерусалимийн хаан Балдуин. Тэгэхээр чин зэрэг таны нүрийг гаргахгүй баг зүүн гэдэг. Тэгтэн Эдвард Нортон зөвшөөрсөн байгаа юм. Ер нь Эдвард Нортон ч бас их мундаг жүжигчин мөртлөө нэг их түгээмэл жүжигчин бас биш. Олон танигдсан гэсэн. Тийм. Яг хүмүүс орол Эдвард Нортон байна гэж мэдээд байдаг мөртлөө нэг түгээмэл жүжигчин бас биш юм байна. Олон кинонд бас тоглолтгүй их нөгөө тоглож байгаа кинонд их тийм сонгогддог те цөөхөн кинон тоглолдог их тийм өндөр шалгуур тавьдаг тийм жүжигчин л те. Тэгээ бас гэрэн дээрээ ч гэсэн асуудал гаргадаг. Сүүлийн үед бол Холливуудын найруулагч нар бас жоохон сонгох нь багасчаад байгаа юм. Багасчаад байгаа. Тэгээд яг Эдвард Нортон ч нэг нүрийг ингээд дарна гэхэд зөвшөөрсөн байгаа. Зүгээр ингээд гараад ирэхэд зөвшөөрөхгүй гэд. Нүрийг нийл гаргана гэхэд зөвшөөрөхгүй гэж тэгж хэлсэн байгаа. За тэгээд Liam Neeson-ыг одоо тоглуулж байгаа штэ. Нөгөө Эбелени тайжид тоглуулж байгаа.
Тэгэхэд Liam Neeson бол өөрөө энэ түүхийн талаар мэдэхгүй байсан баг. Загалмайтны аян дайны түүхийг. За би загалмайтны аян дайны түүхийг ч нэг уншаадахыг судлаадахыг гээд мань нөхөр бас их олон хоног уншиж судалсан гэж Liam Neeson-ыг бол хэлж байгаа юм л да. За тэгээд зураг авалтыг бол Мароккод бол энэ зураг авалтаа бол хийсэн байна. Мароккод. Тийм, Марокк улсад. Тий. За тэгсэн чинь Гладиатор киног бүтээснээс илүү барилга байгууламж барих шаардлагатай болцсон байдаг. Тэгээд Мароккийн засгийн газраас одоо энэ кинонд хийх юм аа гэдээ бас тусамж хандивгүй байсан байна. Яг нь Мароккийн эзэн хаан 6 дугаар Мухаммед бол энийг зөвшөөрсөн байна. Одоогийн Мароккийн хаан ч нэг 6 дугаар Мухаммед шүү дээ. Мухаммед 6 гэдэг тийм 6 дугаар Мухаммед. За тэгээд цөлд барьсан энэ барилгуудаа. Одоо энэ Сахарын элсэн цөл гэж нэг байгаа шүү дээ. Амар том. Яг Мароккоос доош байгаа гэж. Ер нь Марокк тэр чигээр орж байгаа шүү дээ. Алжир, Тунис, Тунишия, Марокк, тэгээд энэ Египет, тэгээд Судан гэл ингээл усууд ба шүү дээ. Энэ Хойд Африк тэр чигээрээ ер нь дэлхийн хамгийн том цөл чинь Сахара шүү дээ. Сахарын цөл. Сахарын цөл Африк. Сахарын цөл гэж орж байгаа. За тэгээд яг Орландо болон болохоор зэрэг эхлээд татгалзах гээд байсан юм байна. Трой кинонд дөнгөж тоглолцоод ядраад байж исэн юм байна л да. Хөш би жоох амрыг л да. Тэгэхэд за та тоглолцохоо гэдээ гуйсан байгаа юм. Тэр чинь яг бүгжний эзний хурамстын харваач Леголас тоглосон. Тэгээд Тройд тоглосон шүү дээ. Тэгээд дараад нь яг дуусаал ингээл байж хат нь та Kingdom of Heaven тоглочих гэдэг. Тэгж тоглосон байгаа. Нөгөө Бэйлэн Эбелиан гэдэг тайж байгаа шүү дээ. Бэйлэн Эбелиан гэдэг одоо энэ киноны юм дээр гардаг л да. Тэгээд за тоглохгүй гэстэй та зохиолыг уншчих төхөө гэж тэгсэн гин. Зохиолыг уншснаа. За тоглоё. За би тоглоё гэдэг. Орландо Блум гэж зөвшөөрсөн. Ядар хамаагүй. Шууд тоглоно. Тэгээд Гладиатор кинонд тоглодог Рассел Кроу дээр очиод Арсан зүрхт Ричард хааныг та дүрийн бүтээ гэж гойсон. Тэгсэн чинь манер өөрөө за би одоо тоглолтын билүүгээд өөрөө бас оролцсон байгаа юм. Тэгтээ одоо ер нь бол та энэ одоо тий Арслан зүрхтийг одоо Арслан зүрхт Лайн Харт одоо Ричард Нортонгийн угсаамны 1-р Ричард хааныг одоо гаргаж ирээч гэдэг. Рассел Кроу жоохон оролдож ирсэн цаас ер нь болиё гэдэг. Дундаас нь. Тийм дундаас ер нь бол татгалцсан. Рассел Кроу одоо энэ дүрийг өгөөд. За тэгээд ер нь бол энэ кино бол их тийм одоо дэлхийн түүхэнд тусан тэр загалмайтны аян дайн Crusade гэдэг. Энийг бол ингэж гаргаж ирж байгаа. Харин бол ганц харамсмаар юм байгаа дахин хэлье. Найруулагч нь их олон юм их асчаад байгаа маа. Уул нь бүрэн утгаар нь гаргуул их маш зөв болохоор байжээ гэж бас нэг ярьж байгаа юм. За тэгээд яг хөө энэ кинонд бол яг хөө тэр William Monaghan-ы зохиолоор сэдвэлсэн. Энэ бол Kingdom of Heaven гэдэг зохиол. Kingdom of Heaven and Crusades гэдэг. Загалмайтны аян дайн ба Тэнгэрийн хаан тус гэж. Одоо энэ номоор тий Monaghan-ы номоор. Тэгээд Scott Free Production-аар одоо бүтээсэн. Тэгээд 20 дугаар зуун кино Fox, Century Fox тийм ээ эдгээр оролцож байгаа. 20 дугаар зуун Fox хамтарсан. 2005 оны 5 дугаар сарын 2-нд энэ кино одоо Лондонд одоо бэлэн болсон. Тэгээд 5 дугаар сарын 5-нд Германд бэлэн болсон. Тэгээд 5 дугаар сарын 6-нд нь Хойд Америк интерт одоо нээлт. Ер нь Англи, Герман, Америкт одоо ингээд бэлэн болж нээлттэй хийж байгаа юм. За тэгээд Англи, Араб, Итали, Латин хэлний хадмалтай ийм кино байгаа юм л да. За энэ кино маань одоо яг юу илэрхийлвэ? Найруулагч маань яг юу гаргав гэд. Энэ бол шулуухан хэлэхэд бол тэр чигээрээ бол загалмайтны аян дайны тухай.
загалмайтны аяндаа гэж яг хүний түүхэнд яг ямар гээчин юм болчихвоо. Ер нь Оросоор бол ер нь бол кросс юу штэ крест вайна гэдэг гэж байгаа штэ. Загалмайтны аяндаа. Загалмайтны аяндаа нь юу юм? Европ. Европ бол дундад зууны үе. Энэ бол ер нь 10 дугаар зуун муу гэдэг ингээд эхлэхээр зэрэг ер нь тийм 11 дугаар зуун, 12 дугаар зуун ер нь бол юу байсан шүү. Харанхуй цаг. Нөгөө эртний грек, ромын агуу их иргэншлийн соён гэгээр л мандан бадралт мартагдсан. Харанхуй эхэлчихсэн байсан. Харанхуй эхэлсэн байсан. Ерөөсөө урд өмнө ийм байсан гэсэн юм огт байхгүй. Мартагдсан. Бид нэр ийм л харанхуй байсан гэж ингээл явж исэн. Европ өөрөө бас шулуухан хэлээ. Харанхуй үед бол ер нь dark age гэж түүхэнд ярьж байгаа шүү дээ, тийм. 500-аас 1000 тий. 500-аас 1000 100 мөн хүртэл 1000. Үгүй 1500 хүртэл шүү. Сэрэг мандалд хүртэл шүү. Бүр тэгж үзэх үү те. Тийм 1400 оны сүүл хүртэл эн чинь юу вэ? Эн чинь сэрэг мандалд хүртэл ерөнхийдөө харанхуй гэж үзсэн. Харанхуй гэж үзчихсэн. Тийм болохоор зэрэг исламын их соёлоос иргэншлээс соёл авдаг байсан. Арабууд чинь ер нь шулуухан хэлэхэд 9-р зуунд Испани одоогийн Испани газар нутаг буюу Иберийн хойгоос харин Монгол хүртэл агуу том 2 ТV-г дамсан эзэнт ус байгуулж ирсэн. Арабууд. Исламын шатнууд. Тий, халифат ус гэд байгуулж ирсэн цаг байгаа. За Дамаскус нийслэлтэй, одоо Дамаск нийслэлтэй. Ийм одоогийн Сир. Одоогийн Сирийн. За агуу халифатууд болох тэр Абу Бакар, Умар, Али гэсэн агуу тийм халифатууд. 570 онд Зүнч Мухаммед мэндэлсэн шүү дээ Мекка балгадад. Ингээд Мекка одоо энэ одоо исламын шашныг үндэслэгч их мундаг хүн байгаа шүү дээ. Тэгэд энэ хүн чинь одоо Хижаз тоолол, Хижр тоолол гэл ингээл явж байгаа шүү дээ. Мухаммед ибн Абдул ибн Ал-Мутиб ибн Бану Хашим гэдэг нэртэй. Энэ исламыг үндэслэгч л дээ. Исламын шашныг үндэслэгч. Тийм худалдаач хүн байсан гэдэг. Их мундаг хүн л дээ. За энэ шашин судал тал дээр бол ингээд дараа тусдаас хэдв гаргаад ярьж болно. Ямар ч лсэн энэ Зүнч Мухаммедийн сургаалаар Аллах Тэнгэрийн зарилгаар Эсэн цөлийн нүдэлчдийг Бедуинчууд нэгэн удирдлагын дор ороод тэгээд агуу том байлдан дагуултыг хийсэн. За Арабын энэ агуу байлдан дагуулалт сэргэн мандалт Арабын энэ гайхамшигтай соёл Бага Аз ойрох доронтой тэгээд Европ төвд маш их соёлыг түгээсэн. Соёлыг авч ирсэн. Газар дундын тэнгисийн эргээр хүрээлэгдэжсэн бүх соёлыг бол арабчууд ер нь бол түгийжсэн. Тэгэхээр араб хэл бол ер нь бол тухайн үедээ бол number 1 хэлтэй бол орж ирсэн шүү дээ. Тэстэ number 1 хэлсэн. Тий. Одоо ч дэлхийн нэгдсэн үндэсний байгууллагын үндсэн 6 хэлний тоонд араб хэл ордон шүү дээ. Заавал ордог. Энэ бол агуу том соёл байхгүй юу? Ер нь энэ ислам, араб гэдэг талаар ер нь зөв ойлголттой байя. Монголчууд. Тий. Яг өнөөгийн дэлхийн дахны ер нь ойлголт аягүй муу байгаа гэдэг. Их муу байна. Ялангуяа исламын шашин ч гэдэг юм уу, арабуудын. Би энэ шашин судлал гэдэг хэрвээ энэ нэвтрүүлэг контент хэрвээ би бэлдэх хэрэгтэй болвол тийм ээ бэлдэх юм бол энэ исламыг зөв ойлгоё. Исламыг ойлгож авъя. Энэ бол агуу том хүн төрөлхтний түүхэнд 2000 жилийн их иргэншлийн түүхийг бичиж өгсөн агуу том ертөнц байхгүй юу та? Араб өөрөө. Тэгээ одоо учир зүггүй арабыг магтлаа муу террорист Бин Ладны талмал гэдэг ингээд балаараад унах нь балаараад унах байх. Гэтэ уучлаарай. Араб гэдэг чинь өөр. Ислам бол энэ агуу том иргэншил, civilization шүү. Тийм, тусдаа иргэншил. Маш том иргэншил. Иргэншлэр тусдаа иргэншил. Энэ бол хизээч энэ Талибан биш, терроризм биш. Талибан биш, террорист биш. Тэ ISIS биш. Тийм ээ? Аль-Шабаб биш. Тэгээд энэ Усама Бин Ладен, Муаммар Каддафи, Саддам Хусейн, Аль-Каида биш юм аа. Энэ бол агуу их Абу Фараж, Абу Ал-Фараж, Абу Ал-Гази, Умар Хайям, Ибн Сина, Ибн Халдун. Энэ агуу суд шүү. Араб бол. Ер нь чинь математик бүх шинжлэх ухааны хаан бол математик гэдэг. Хатан хаан арифметик гэдэг. Алгебр гэдэг чинь араб үг. Тоон ухаан гэсэн үг. Тэгэхээр энэ арабын эрдэмтэн Алмазин
Бэлөө. Тэр чинь математикийн шинжлэх ухааныг алгасан нэлөө. Одоо бидний хэрэгжилж байгаа нөгөө нэг тоо штэ. Араб тоо. Бас араб тоо байхгүй. Тий. Юунд байгаа тэнгэрт байгаа одны бас 3-1 нь бас араб. Араб нэршилтэй. Араб нэршилтэй байна. Арабын астроном судлал, арабын уран зохиол бол тийм маш гайхамшигтай шүү. Ер нь бол үүнийг бол хэлэх хэрэгтэй. Өнөөдөр одоо гар утсан дээр байгаа ч гэдэм үү тийм математикийн шинжлэх ухаан. Энэ бол арабын. Арабаас өсөлттэй юм. Өсөлттэй шүү. Ойрхон дорнд одоо ер нь бол арабууд ноёлохоос өмнө эртний грек ромын иргэншлүүд бол ноёлж исэн. Энэ үнэн. Одоо энэ Карфаген гэдэг чинь бас л эртний Ромын нэгэн хэсэг шүү дээ. Яг арьс өнгө зүс царайгаараа их өөр усуд байсан. Александр Македон одоо Египтэд хурж ирээд байж ирснийг бодоход эртний одоо дорнд Европын одоогийн Балкан гаралтай усуд бас их байсан гэсэн үг. За тэгэхэд Египтийн фараонууд ч Месирүүд бас л нэг тийм одоо цагаан арьстай одоо Клеопатра хатан анч гэдэг юм уу. Тэгж ярих юм бол одоогийн Турк чинь бас Грекийн нэг хэсэг байсан шүү. Хэрвээ түүхийг нь сөхөж байгаа бол Сир улс чинь бүр Ассирийн иргэншил гэдэг бүр тусдаа. Багдад бол Бабилон байсан байх магадлал өндөр. Месопотам одоо Бабилоны иргэншил буюу Хаммурапи үе чинь бол шал өөр цаг үе байсан. Яг нь сүүлд арабуудад одоо эзлэгдээд арабын төрлөخت ороод өнөөдөр арабын улсууд болчиход байгаа юм л да. Тэрнээс биш энэ бол эртний иргэншлийг бичижсэн хоёр мөрний иргэншил. Тийм ээ? Шумер, Ассир, Бабилон гэдэг ингээд хэрвээ иргэншил ярих гэж байгаа бол энэ агуу иргэншлийг бол энэ газар бол үүсчихсэн. Одоо энэ Езүд үндэстнүүд, Юуд үндэстнүүд гэт ингээд явах юм бол энэ бол энэ агуу бүтээл шүү. Ер нь бол хүн төрлөختөнд үлдээсэн хүн төрлөختний агуу том иргэншлийн ууган оргил. Энийг бас ерэн шулуухан хэлье. Энэ киноны үйл явдал гэсэн одоо яг энэ Иерусалимда эндэл болно шүү дээ. Тийм, Жерусалим одоо яг Жерусалим яг зүгээр нь хэлье. Яг еврей дуудлагаар нь хэлэх юм бол Иерусалим л та. Иерусалим. Еврей дуудлагаар нь. Тэгээд Жерусалим, Иерусалим гэж хэлээд байна. Аль нь л зөв. Зүгээр энэ бол хэл хэлний л онцлог. Чи буруу хэлээд байна гэж хэлж болохгүй. Энэ чи хэл болгоно л өөрөөр дуудагдаж байгаа шүү дээ. Өөрөөр дуудаад байдаг. Тийм. Одоо жишээ нь одоо Москва гэхийг англиар Москов гэж байгаа шүү дээ. Тийм биз? Улаанбаатар л гэж хэлнэ. Улаанбаатар гэдгийн заа юу гэл ингээд ах шаардлага байхгүй зүгээр энэ чинь зүгээр тухайн улс үндэстний хэлнийх л онцлог. Энэ дээр одоо буруу зөрүү бол байхгүй. Харин энэ араб исламын иргэншил төрөлт газар дундын тэнгист тэр чигээр нь Европ хүртэл давлгаалж эхэлсэн. За энэ исламын иргэншлийн давлгаа харанхуй Европод соёл ертөнцийг авчирж исэн мөртлөө исламын их иргэншилд автах аюул орж эхэлж байгаа. Аргуулт энэ иргэншил гэдэг чинь өөрсдийнх нь байгуулсан 4000 жилийн түүхтэй грек ромын иргэншил айлэрт байхгүй болсон байдаг. Одоо исламын иргэншлийн төрөлт ирж штэ. Энэ дээр бас их дургуутсаж Европод тэр тусмаа Европын тэр паплам исламын иргэншлийн эсрэг зогсъё. Хараахан зүүн Ромд 1000 жил оршин тогтноод байгаа шүү. Бизант гэдэг чинь зүүн Ром. Одоогийн Стамбул чинь тухайн үеийн Бизантын нийслэл Константинопол хот байхгүй юу? Үнэн алдартын шашинтай. Яг ийм байгаа юм. Нэг юм хэлий. Араб эмэгтэйчүүд нүрээ ингээд Франц ингээд хажааб билүү? Ингээд хийцэн. Эн чинь Бизантаас үүссэн байхгүй юу да? Бизантын эмэгтэйчүүд ийм байсан. Арабууд Бизантыг мэдлэлдээ оруулчаад соёл болсон хойно солилцоо явагдаж л таараа. Ингээд араб эмэгтэйчүүдтэй хажааб өмсөлдсөн л байхгүй юу? Тэрнээс ш араб эмэгтэйчүүд чинь тийм хажааб өмсдөггүй байсан шүү. Тухайн тэр Абу Бакрын агуу их халифат бас мандж байх үед Бизантаас соёл авч явахдаа энэ бас нэг буруу чимийн авд юм, зөв чимийн авд. Тэг яг тэрэн дээр бол чинь би буруу гэж боддгоо шүү дээ. Гэхдээ яах вэ? Энэ бол бах дээр болоо. Гэхдээ яах вэ? Энэ юунаас тайлбарлана? Энд чинь яг энэ исламаа хүндэлж байгаа исламын шашинд бол зөв. Исламыг ойлгохгүй, исламыг мэдхгүй хүнд буруу. Хаашийн бүх эмэгтэйчүүдэд нинж олгоод байгаа мөн юм хаашийн тийм ээ. Тэгэхээр энэ яаж ин соёлыг ойлгож байгаа өнцгөөс нь харъя. Ямар өнцгөөс нь хараад байгаа юм бэ? Энэ өнцгөөс л тайлбарлагдана. Тэгэхээр хүнд буруу юм нөгөөдөгтөө зөв л байдаг. Тэгэхээр үнэн худал буруу зөв гэдэг чинь мөнх байдаг.
Энэ хүний ойлголцлоос шалтгаалж байгаа. Мөнх бус бид нар хүмүүс хүн төрлөختөн мөнх юмны талаар маргалдаад ах шаардлага байхгүй. Яг арабуудтай эн чинь зөв штэ. Юуг нь буруутгаад байгаа юм бэ? Харин өөр үндэстэнд буруу. Тэгэд өөрийнхөө бурууг нотлох гэж чин сэтгэлээсээ үзэн ядаж дургуутсаж уурлаж хашгичж мусаа эмгтээчүүдийг гадуурхсан мадуурхсан гэж ямар амар ярина гэж бодно. Гэтэл үнэндээ исламын талаас зөв. Яг нэг үннийг хэлье. Куран бол агуу судар. Куран Карим бол нэг уншчихад бол тэр гэмгүү 2 3 уншиж болно. юм бол Аз төв рүү гарах юм бол Багаз, Европ руу орох юм бол Африк руу орох юм бол яг 3 твийн уулзуур газар байдаг болохоор альва энэ 3 твд үүсч байсан авгаа их эзэнт гүрнүүд заавал Иерусалим руу эхэлж орж ирд юм аа. Булаацалдж орж ирд. Хамгийн түрүүнд Иерусалим руу орж байгаа. Энэ ойрох дорнд л доо. Ойрох дорнд руу орж ирж байгаа. Тэгэхээр 3 том шашны бас хэрүүлийн яс болоод идэг юм аа. Гурвуулгийнх нь ариун газар нь болохоор яа. Гурвуулгийнх нь ариун газар. Ромын пап 3 дугаар Урбан гол мөрнө нь хүртэл Йордан гол хүртэл балаар урсдаг юм. Заримдаа сүү болон хувирдаг юм. Тэнд агуу их Христ мэндэлсэн юм. Тиймээс ард түмэн минь та нар тийшээ очицгоно гэж одоо ард түмнээ мунхруулж ятгаж явуулснаар 1095 онд загалмайтны 1-р аяндаа эхэлсэн. Яагаад загалмайтнуудаа гэсэн? Бизантын эзэнт гүрэн чи өөрсдөө юу байдалд орчоод ингээд морч магадгүй болоод исламын шатнуудаас хүчрхчээд байна л да. Зүгээр явж байгаа энэ хүмүүс чинь хувцсан дээрээ улаан торгоор загалмай хадаа явагдсан байхгүй. Тэгээ загалмай хайдаг гэд нэрлэлсэн. Гэтэ яг яа ингээд загалмайтай байгаа шүү дээ. Тий. 1095-аас 1099 оны оронд 1-р дан явагдсан л да. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Jocks брэнд. За киноныхаа дундуур Италийн Jocks брэндийн хүүхдийн гутлын коллекцаа дахин танилцуулъя. За энэ хөлд орж байгаа нэрагаас одоо өсвөр нас хүртэл бүх насны хүүхдийн төрлийн одоо олон төрлийн л одоо олон гутлын сонголттой юм байна. За тэгээд одоо энэ сурагч нартай зориулъя. Жишээлбэл одоо сурагч нартай зориулъя. Хичээлийн зарим нь оюутнуудаа ч гэсэн зориулъя. Хичээлийн хар патинг, биеийн тамирын пүүз, өдөр тутмын сникерс, скейт, зуны сандал, бүр өвлийн гутал гэх мэт их олон төрлийн сонголттой юм байна шүү. Бүх гутлын л хийдэг одоо ярина. Тийм бүх төрлийн одоо бүх гутлын бүх одоо энэ чинь улирлын гутлыг хийж ийн гэсэн үг шүү дээ. За тэгээд энэ Jocks брэндийн одоо энэ хүүхдийн гутал нь бол маш хөнгөн юм байна. Халтархаа сэргийлсэн, зууралт сайтай ултаагаас гадна за тэгээд гутал үйлдвэрлэлд ордог хор тавдар үүсгдэг хром гэдэг химийн хүнд элемент ороогүй юм байна. За тэгээд эцэг эхчүүдээ тэгээд хүүхдүүддээ Jocks-ыг өмсүүлье. Jocks-тай илүү тухтай. Бас нэг юм нь болохоор бас тэгж яриад байсан би нөгөө судалж үзсэн чинь. Заламтай энэ дан дээр явдаг дээр сайн нөгөө хоолгүй зэргүүд явуулсан гэдээ ярьсан шүү дээ. Энэ бол бас байсан л бахал та. Гэтэ тэрнээс гадна бас нэг юм болохоор нөгөө яа өршөөгднө гэдэг. Тийм өршөөгдөн шишнийхаа төлөө явж байгаа учраас өршөөгднө. Тэгээ нөгөө 10 хууль дээр ч нөгөө хүн алж болохгүй гэдэг байгаа шүү дээ. Зөндөө олон дайчт нь бол хүн алчихсан байдаг. Тэгэхээр өршөөгдөх арга нь бол загалмайтны аян данд явах. Одоо энэ кинон дээр ч гэсэн энэ чинь бас яг Иерусалимд очих юм бол бүх нүглийг чинь ариусгахыг гэж хэлж байгаа биз. Энэ зүгээрээс нөгөө талаараа мунхрал гівч тухайн үеэрээ ярих юм бол зөвтгөл дөө. Өнөөдрийн цаг өнцгөөс 12 дугаар зууны шүүгээд яалтаач биш. Загалмайтны 2 дугаар дан 1147-оос 1149 оны хооронд явагдсан. За энэ загалмайтны 2 дугаар дан дуусаад 3 дугаар дан хараахан эхлэх болоогүй байх үеийн энэ тэрүүхэн агшиндах амьдралыг Kingdom of Heaven гаргаад байгаа юм. Иерусалимд очсон яад. Европт гуйлагчин байсан нөхөр тэнд хаан болцсон л явж лээсэн шүү дээ. Европт их ноён байсан хүн тэнд гуйлагчин болоод явж лээлээ. Энэ бол маш их боломжийг олгож байгаа юм. Тэгэхээр яаж ин Европын ард түмэн өөрсдөө тийшээ явах мөрөөдөлтөй болж эхэлсэн. Яг өнөөдрийнх шиг ирэх юм бол за яаж ин
Соод амьдрал ямар байна? Солонгост байна. Тий, Америкт амьдрал ямар байна ч гэдэг юм уу? Зарим нь хэрэг алга Монголд байснаас дордчлаа гэдэг. Өөстө Монгол байдгаас илүү дээш амьдрал энэ чинь яаж зүгээр амьдрал хөөж явж байгаа юм шиг тухайн Европод амьдрал хөөж тийш явцгааж байгаа. Зүгээр тариа мөрөөрөө амьдрий гэсэн зөндөл олон хүн очиж байгаа шүү дээ. Заавал байлдыг гэхгүй. Тухайн цаг үеийн хатуу ширүүн догшин цаг үе байсан болохоор энэ байлдаж эзэж аваад одоо исламчуудаас булааж аваад Кракийн хаан тус, Иерусалимийн хаан тус, Либерний хаан тус ч гэдэг юм уу. Энэ их олон хаан тусууд Европод хуваагаад захирцсан хамгийн хүчрэх гэн Иерусалимийн хаан тус, Иерусалимийн хаан тус бусад хаан тусуудаа захирдаг бөгөөд бүгднгээс нь татаас татвар авдаг байсан. Яг энэ гол дүрийн Эбелений тайж ба штэ. Франц хүн биш штэ. Харин. Тийм биз? Франц хүн биш штэ бас. Хаанх нь Иерусалимда төрсөн хүн шүү дээ. Иерусалимда төрсөн хүн. Яг нь кинон дээр бас нэг жаахан уран цагных болгоод арай үйл явдал нэмээд. Гэтэл одоо Моно хааны номон дээр болохоор зэрэг Иерусалимд төрсөн хүн гэж яриад байгаа байхгүй юу? Харин кинон дээр Иерусалимд нь төрүүлээгүй Францад төрүүлсэн хүн, төрсөн хүн. Тэгээд эхнэр нь нас орцсон чинь манер эхнэрээ оршуулдаг штэ. Тэгсэн чинь нэг ламн гэж нэг балиар юм өөрийг нь өдөө дургууг нүргээд зэрэг ламаа алчаад нүглээ намжлаа гэж явдаг үсттэй. Яг нэг үг хэлэхэд. Харин Моно хааны энэ бүтээл дээр болохоор Иерусалим төрсэн хүн юм аа гэд. Тэгэд эсэн цөл дээр ажиллаад хөдөлмөрлөөд эсэн цөлөөс ус гаргаад ингээд ажилдсан штэ. Харин энэ услахааны систем хийгээд услахааны систем хийж байгаа. Европт бол зүгээр Иерусалим руу явгуу араас яваараа гэдэг араас нь явсан чинь мэдээж хэрэг араас нь дайраал ирдэ штэ. Тэгэл байлдаал тухайн үед ерөөсө шулуухан хэлий дунд зууны үеийн харгас сэлмээр байлдаал шийдэгдчихдэг. Ерөөсө хууль гэж байдаг бол ямар хууль байгаа? Зүгээр алаан хятааны л хууль. Энэ ерөн ширэнгийн хуультай л байсан. Харин Иерусалимд очисон чинь Эбелен гайхдаг штэ. Үш арабууд мөргөөд ах юм. Жүүдүүд мөргөөд ах юм. Одоо еврейчүүд мөргөөд ах юм. Бүгдийн зөвшөөрдөг. Бүгдийн зөвшөөрдөг юм аа. Манай Иерусалимийн хаан Балдвин бүгдийн зөвшөөрч байгаа. Гин чинь бас тухайн үедээ бас ардчлал орж ирээд байгаа юм шүү. Хүний шашин шүтлгийг хүнддэг чиглэж штэ. Ийм газар байгаамаа. Тухайн үеийн одоо яг хэдийгээр загалмайтны аяндаа болсон ч гэсэн загалмайтнууд өөрсдийн улсаа байгуулчаад энд бас хүний эрх чөлөөг бол дээдлээд байдаг. Нэгөө тариа чин тэнцээ чин тайж болцсон явж явах жишээтэй ч юм уу. Албат иргэдтэй болцсон. Ингэж явж байгаа. Тэгээд одоо эсэн цөлийг хүртэл ажиллаад ус сууг гаргаад ингээд амьдарч штэ. Яг энийг хэлээд байгаа. Харин дотроо бол их зөрчилдөөнтэй. Гэхдээ энэ дэр ийм байгаа. Европын тэр загалмайтны улсын жанжид бол айгүй мундаг хүмүүсээс байсан байхгүй. Яг бод түүхэн дээр. Энэ кинон дээр бол зүгээр л нэг дай өдөөсөн. Нэг хідэн тэнгүүд нэг Европод л болохгүй. Яг тэгж хийчихэд басаа. Тэгж хийсэн штэ. Энэс бол жоохон бас шөмжлөл хүлээсэн л юм байл. Тийм, шөмжлөл хүлээсэн. Тэр одоо Кракийн хаан одоо тэгсэн ингэсэн гээл одоо зүгээр байгаа энэ мөргөлчд рүү дайрсан албаар дан эхлүүлэх гээдсэн тэр Люстиниан билүү тэр нэг Люциниан билүү нэг сүлд нэг өөртөө байлдаад байдаг нэг хаан байдаг штэ. Яг нэг дүүэл хийгээл байдаг. Гэхдээ яг тухайн үедээ бол нин уг үннийг хэлээ. Европын хаадууд бас энэ усаа удирдах байгаа энэ пиарлууд ч бас их ухаалаг усуд байсан шүү. Ухаалаг усуд байсан. Харин энэ үед бол Иерусалимийн агуу их одоо ариун дагшин газраа хойноос Европоос хурж ирсэн цагаан арстнуудаас буюу одоо цагаан хүмүүсээс аварч хамгаалъя гэж нэгэн агуу хүн Арабын ард түмний дундаас боссон. Энэ бол Египтийн султааны ширээнд суусан Курд үндэстэн Салахаддин Ибн Исүб Ибн Аюб гэдэг мундаг хүн байсан. Салахаддин бол мундаг хүн шүү. Энэ бол түүхэн хүн. Салахад Европчууд Саладин гэж нэрлэдэг. Салахаддин бол инхийг тогтоогоод хилцээр хийх гэж их оролддог хүн байсан. Түүхэндээ ч гэсэн тийм хүн. Ер нь их исламын шашинны дундаас ховорхон тохиолдохоо энэрэнгүү, өгөөмөр, эрэлхэг зоригтой, хүчрхэг одоо хүчин чадал төгөлдөр мэрэгэн ухаанд гоцхан байсан гэж исламчууд өнөөдөр болт Салахаддин бол бас ер нь бол хүндэлтийн шүү дээ.
Салахадын бол үнэхээр агуу хүн байсан. Салахадын эднэртэй чинь гэрээ байгуулж хамтдаа мөр зөргцөн оршиж байсан. Харин энэ кинон дээр бол яаж ин Салахаддын мөргөлчд рүү дайраад тэгээд одоо алж хядаад байгаа шүү дээ. Тийм. Тэгээд ер нь дан эхлүүлж исэн. Хэрвээ дан эхлээд шалтак хай гэвэл амархан л да. Ер нь альва зүйлээс шалтгийг олъё гэвэл өстой хоосноос шалтак гардаг. Энэ үнэн. Цаад шалтгааныг нь олох ёстой. Цаад шалтгаан өөр юм байдаг. Тэр чигээрээ ерөөсөө ойрхон дорндод ноёлъё. Өнөөдөр бид нар ноёлцсон юм чинь цаашаа газараа ахиулъя гэж Европын бас ноёдууд, пиадлууд шунал нь хидэрч эхэлж байгаа. Үүгээрээ энэ дотоодын зөрчилдөөнийг харуулж байна. Тийм. За яг хөө яаж байлдаж байгаа, яаж байгааг бол тийм ээ. Техник технологийн тийм дэвшилт ч гэдэм үү, зохион байгуулалт, хамгаалалт, инженерийн тийм ээ ур ухаан гаргаж байгааг бол тухайн кинонд бол гаргадаг. Хамгийн гол нь цаад утгаараа тухайн үеийн Европод бол ийм байсан, арабууд нь ийм байсан гэдгийг гаргаад байна. Гэхдээ Европыг арай жоохон эвгүй хийчлээ. Тэрнээс тийм тэнэг хаадуудтаас байгаагүй маа. Үнэхээр Иерусалимийн хаант ус яг үннийг хэлье. 100 жил орчим тогтносон хаант ус шүү. Тухайн кино 1100 хэд онд болоод байна? 1000. За яг уул нэгэлтэй гарт юм нэг оршуулга болж хатаардаг штэ. Юунд Францд 1000. За 1190 оны үед болоод гэх чинь 1090 онд Иерусалимийн хаант ус байгуулагдсан л байхгүй юу? 1090 онд байгуулагдсан. 100 жил орчим тогтносон байна штэ. 1090 онд. Тэгэхэд одоогийн Сирийн газар нутаг дээр байгаа Кракен хаант усын цайз гэд үлдлээ. Зүгээр түүхэн юу бол Сир мэдээж яг арабын л та одоо. Дамаскны ислам чинь. Дамаск чинь бас анхны нэг их сургууль байгуулагчсан юм л шүү дээ. Тий, түүхэнд хамгийн анхны их сургуультай байсан. Ер нь энэ ойрох дооронд бол хүний иргэншлийн агуу том төвн байсан юм аа. Хүний их нүүдэл Африкаас л Меккад юу байдаг вэ? Меккад. Диваж ингэж бол. Тэр чулууг юу гэдэг вэ? Мэдхгүй яг. Каба. Сонсч юм би Меккад чулуу гэдэг нь мэддэг л дээ. Меккаба. Олон жилийн өмнө Сауди Арабийн элсэн цөлд нэг сансраас нэг солир ороод ирсэн. Гэхдээ тэр их сонин өрмөц манай гаргийн элемент биш. Сауди Арабт байдаг. Одоо болтол бүх исламын шашинтай хүн болгон Каба очиж үзхийнсэн гэсэн мөрөөдөлтөй. Очиж тэрнийг мөргөж үзхийнсэн гэсэн мөрөөдөлтөй. Кабагийн талаар бас их олон янзын таамгууд байдаг, тайлбарууд ч байдаг. Очиж үзээг болохоор мэдэхгүй юм. Газраас жаахан хөндөй байдаг гэж яриад ах юм. Тэр одоо манай гаригийн таталцлын хуйлтай жоохон зөрчилддөг солирын чулуу юм уу, тийм ээ? Гэхдээ ийм байгаа. Шал тэнийг Каба руугаа мөргөлчд явж идэв шүү дээ. Бүх исламчууд баруун зүг рүү харж мөргөлөө үйлддэг. Яагаад вэ гэвэл тэнд Каба байдаг. Тийм болохоор Каба байгаа газар л мөргөлөө хийж байгаа. Би исламыг судалдаг. Судалж байсан. Ерөн ч олон жил судалж байна. Шулуухан хэлээ. Зөв ойлгоорой. Энэ бол агуу иргэншил шүү. Аллах агуу бурхан шүү. Яг үннийг хэлээ. Тэгэхээр яаж ийн? Одоо энэ чинь лалын шашинтай нөхөрөөч тэгэхэд одоо ингээд илдвэр балаараад байна. Тийм юм бол байхгүй. Зүгээр хүнддэг. Буддаа ч хэлсэн байдаг шүү дээ. Бусдын шашныг хүнддэг. Бусдын шашны судар бүтээлүүдийг уншиж сонирхож тийм ээ? Уншиж сонирхоос бити цэрв, бити цээрл. Унших тусам миний зүвийг ойлгоно. Бурхан бол альва ард түмэн өөр өнцгөөс л хардаг болохоос ш үнэндээ нэгэн зүйл байдаг гэж хэлсэн байдэн шүү дээ. Тэгэхээр энэ мөргөлчдийг энэ Люстианы талынхан дайраад устгаад эхэлж байгаа шүү дээ. Алаад хятаад дайхлуулах гээд байгаа. Гэтэл Балдуин хаан бол үгүй гээд байгаа. Бид нар инх тайван оршино. Нүүрэнд уйман өвчнөтэй. Энэ одоо нэг тийм хулган ярал гэж ярьдаг юм л да. Яг еврейчүүдийн хулган яр тусдаг балиар еврейчүүдийн өвчин, жүүдүүдийн бузар өвчин, буруу номтнууд гэж одоо хэлээд байгаа боловч үндэ энэ уйман өвчин л дөө. Уйман өвчин ч бас тийм нартай газар байдаг тий. Тэгээ халуун нартай их тийм халуун орны л одоо эсрэг цөлийнхний л өвчин л дөө нэг арьсан үжрээд нэг эвгүй болцсон байгаа. Одоо бүр гуужаад үжрээд бүр болохоо байдаг л тэгээ тэрэндээ шаналаад үхдэг өвчин. Ер нь бол
Худагт хаан Ромын пап Худагт хаан 6 дугаар Александрийн төрсөн хүү Цезар Боржа яг ийм өвчнөөр л насарсан. Бас. Тийм ийм өвчнөд байжгаад энэ өвчнөө нууж явжгаад байлдж явжгаад насарж исэн. Яг ийм өвчнөд хаадууд хүртэл байсан шүү. Энэ халуунаас шалтгаалж байгаа тэр элсэн цөлөөс тэр хит халуун гэж одоо баг нэмэх 70 градусаас дээш гэж харуулж байгаа нь болохоор зэрэг энэ загалмайтнууд дайныг өдөөгөөд гэдэг. Гэтэл өөрөө бол Балдуин хаан үгүй гэдэг. Энэ ер нь мөнх наслахгүй гэдэг. Мөнх энэ утахгүй хүн удаан хаанчлахгүй гэдэг. Тэгэхэд Эбеляныг дууддаг шүү дээ. Чи намайг надаас хойш Иерусалимыг хамгаална гэж амлаач гэж хэлдэг байхгүй. Би амлая гэж хэлдэг. Чи ямар хүн байлаа? Би дархан хүн байсан. Үгүй ээ, одоо чи Иерусалимыг хамгаалагч шүү. Би чамд Иерусалимыг захирая. Миний охин дөө ганцаараа чадахгүй түшиж яваарай гэдэг. За ингээд уйман өвчнөрөө эзэн хаан Балдуин насардаг. Тэгэхээр нөгөө Сибилия гүнж чинь ярдэж нөгөө Эва Грин лөө. Тэ Эва Грин Францын төссөн. Тэ тэр тоглодог. Чи багтаа их царайлаг хөөрхөн хүү хичүүлээ гэл инээдэг. Одоо чи ярьж таач байж гэл. Тэр Салахаддинтай зүгээр цэргээ авчраал хилцээр хийгээл бойлуулдаг. Уул них мундаг хүн л дээ. Балдуин хаан. Гэвч Балдуин хаан уйман өвчин хүндрээд насардаг. Тэгээ оронд нь Сибилия хаан ширээнд суудаг. Сибилия хаан ширээнд суухдаа нөхрөө сонгох хэрэгтэй болж байгаа. Гэтэл нөхрөө одоо Байлын Эбелин гэдэг одоо манатлын гол дүрийг сонгочихл юм бол чимүү одоо нэг муу тариачин гаралтай тим имийг сонгоодохдоо яад ингээд асуудал үүсгээд байдаг. Заавалчгүй энэ хүрээлэн байгаа улсаас язгуур ухсаатай хүнээс сонгох гээд байдаг. Айгу хэцүү асуудалд орчод байдаг. Тэгэхээр зэрэг тэр Люциан билүү тэрнийгээ сонгоо ичиж байгаа. Тэгээд тэр нь болохоор зэрэг Кракен хаанд хэлж байгаа шүү дээ. Чи дай өдөөгөөд гэдэг. Энэ одоо буруу намтнуудыг бүгднийг хятаа гэдэг. Яа харахгүй мөргөлждөг хятагта Салахаддины төрсөн ихчийг нь олцоод авчдаг. Тэгээ төрсөн ихч нь алаа хийдэг. За одоо дайн хэлнэ. Дөнгөд нь төрсөн ихчээ авъя гинэ гэд ингээд одоо Салахаддины илч ирэхэд элчийн бас алаа хийчихсэн. Бас хэрэгцгийл байгаа. Ингээд энэ том дайн дийгдэж байгаа юм. Салахаддинтай байлдана гэд. Дөнгөд Салахаддин өөрөөсөө холдуулчихж байгаа шүү дээ. Элсэн цэлд нөгөөдүүл нь ядраа цангаж ингэж бүр болохоо байгаад бамбаага газар унгаагаал, сэлмээ газар унгаагаал, хоёрыг дуулгаа тайлал ингээл ядарсан явж байгаа шүү дээ. Яг ийм үед нь бүгднгийн барьж аваад Салахаддин дайрч товтлоод бүгднгийн хядаа идэг байхгүй. Тэгээд олзлоод авчдаг. Чи бас нэг хаан гэлөө Иерусалим ээ. Заамаа. Жаахан сэрүүцчих гээд мөсөгдөн шүү дээ. Хажуудахтаа өгдөн шүү дээ. Баярлаа гэл нөгөө би чамд өгөөгүй хаант ч нөхсөн шүү дээ. Гэснээр шууд нөгөөтг нь алаа хийж байгаа байхгүй. Шимэний ихчийг алсан бидтэй гэдэг. Чи надад хэрэгтэй байгаа гэдэг. Иерусалим надад хэрэгтэй гэдэг. Ингээд Иерусалим руу ингээд одоо тэгвч байлтах гад явж байгаа шүү дээ. Нөгөө нэг хааны чинь тий хувцсыг нь тайлцсан нүцгнээр нь илжиг унулцсан. Нөгөө ард түмнийх нь өмнө гаргаж шившиг болгоол тийм ээ. Тэгэхдээ Эбелин тайж болохоор зэрэг өөрөө Иерусалимыг хамгаална гэд амлалцсан болохоор өөрөө бас инженерийн бодлоготой тэр хүрээд катапут шиднэ. Энэ хүрээд одоо баллиста тавина гэд ингээд тавьсан байдаг. Тэр холоос нэг юм өөрөө ингээд координатор ингэж хараад хэмж үзээд чулуугаа ингээд цагаанаар будчихдаг. Тэгээ тэр болгон дээр нь ингээд химжээд ингээд катапута тавьдаг. За тэд нэр ирчижээгээд тулалддаг. За яг ингээд тулалдаж байхад Салахаддин энэ Иерусалимыг хамгаалаад байгаа юм бэ гэж гайхдаг шүү дээ. Одоо болтол Иерусалимыг ерөөсөө бид нар төгөхгүй байх юм. Энэ Иерусалимыг хэн хамгаалаад байгаа юм бэ? Иерусалимыг Эбелины тайж хамгаалж байгаа. Тэр ямар хүн юм бэ? Тэр blacksmith байсан. Дархан байсан. Тийм. Яагаад хамгаалж байгаа? Эзэн хаан Балдуинд амлалцсан гэсэн. За. Тэгвэл Иерусалимыг бид нар өнөө шөнийн дотор эзэлнэ. За ингээд нөгөөдөл чинь дайрдсан штэ. Байлдаад. За ингээд байлдаад байхад чадлаараа бид нар бол Иерусалимыг хамгаалнаа. Иерусалим бол ариун дагшин газар билээ.
бид нар хизээч буруу номтнуудад өгөхгүй гэж байлдаж байгаа шүү дээ. Арабуудын хувьдаа ч тэд нар буруу номтон шүү дээ. Европын хувьдаа ч араб нь буруу номтон. Ах トゥ шашинтай шүү дээ. Энийгээ зөв ойлголцгоё л байхгүй юу? Тухайн үедээ ойлголцохгүй байлдаад л байна. Байлдаад л байна. Өнөөдөр ч ойлголцохгүй л байгаа юу? Шашин гэдэг чинь хүнийг хүмүүжилдэг агуу их оюун санаа болохоос биш. Энэ байлдаад байна минийх зөв чиний худлаа гэдэг чинь мухар сүсэг л байхгүй юу? Шашин бол ард түмнийг муухруулагч хар тамхи мөө ингээд 19-р зууны Карл Маркс хэлсэн баг. Яах вэ? 19-р зууны энэ сартвах алдаал дуурчаа биз. Үнэндээ муухар сүсэг бол ард түмнийг муухруулагч хар тамхи шүү. Үүнийг бас мэдэж аваарай, бас тайлбарлаж байна. Тэрнээс шашин бол агуу том оюун санаа хүнийг хүмүүжүүлдэг юм шүү. Хүнийг зөв хүмүүжүүлдэг, зөв ёс суртахуунтай болгодог юм шүү. Харин муухар сүсэг ард түмнийг мунхруулд юм шүү. Ингээд нөгөөдөл чинь байлдаад хамгаалдаг штэ. Тэгээ хамгаалаад ингээд байлдаж явахдаа дараад нь хилцээр хийж дууддаг. Иерусалимийн хан тэртээ дөрвөн нураан гэдэг ингээд. Тэгээд Эбелэн гараад хилцээр хийдэг штэ. Чи надад Иерусалимыг яагаад өгөхгүй байгаа юм бэ? Би эзэн хаанда амлцсан. Бусад энэ Каракийн зайзууд бүгдээрээ л над эзлэгдсэн. Иерусалим над хэрэгтэй байна. Та яагаад тэгвэл Иерусалимыг авах гээд байгаа юм бэ? Би ард түмэндээ амлцсан. Тэгвэл би танаас нэг юм асууя. Иерусалим ямар үнэтэй юм бэ? Ямар ч үнцэнгүй. Та тэгвэл яагаад энэ үнцэнгүй юмны төлөө тулдж байгаа юм бэ? Яагаад вэ гэвэл би ард түмэндээ амлсан. Тэгээд л би амлалтаа биелүүлэх гэж тулдж байна. Танаа Иерусалимийн хан цайз нураад та нар ингээд одоо ингээд бүгдээрээ ингээд одоо эзлэгтэн тодорхой. Өхөө хөхлөө байлдах юм уу? Шаардлагатай бол тэгжил таарна. Харин би таанаас тугаа мандуулаад ирсэн газар руугаа явуул яасан юм бэ? Таан саансарсан. Тийшээгээ явуул яасан. Би тийм санал тавьж байна. Олон жилийн өмнө хилцээр хийгээд та нартай инхэн гэрээ байгуулж байхдаа манай загалмайтны удирдагч нар гэрээгээ дандаа зөрчиж таанусыг алж хятдаг байсан. Энэ удаа та нар бас л өшөөгөө авч хариу нэгчил таарна. Тэгэхгүй. Бүх нялх хүүхэд бүгднийг аваад яв. Бүх эмэгтэйчүүд бүх зарцнараа бүгдийг аваад яв. Би дайрахгүй. Харин эх орны хил хүртэл чинь манай цэргүүд хамгаалж өгье. Яагаад? Та яагаад ийм санал тавьж байгаа юм бэ? Яагаад гэвэл би бол салгаахаад дий. Энэ бол өстой гайхамшигтай хэлж байгаа шүү. Балдуинтай хилцээр хийгээд байлдаж байхдаа Балдуин байгаад байгаа нь Балдуиныг ямар хаан гэдгийг салгаахад дий бол мэддэг байсан. Балдуин Иерусалимыг удирдах байгаа тохиолдолд энд инх тайван оршоод байгаа гэдгийг бол аягүй сайн мэдчихсэн. Тийм болохоор Балдуины бие муудлаа гэж хэлдэг шүү дээ. Яагаад Балдуин хааны бие муудаж байгаа юм бэ? Балдуин үнэхээр уйман өвчин хүндэрсэн гэж хэлж яадаг шүү дээ. Тэр их халуурч байгаа. Би тэгвэл мөс өгье. Маш их мөс явуулъя. Тэгээд би хамгийн сайн отч нараа явуулъя. Салахатын бол тэгж хэлж ирсэн юм шүү дээ. Дайсандаа яагаад ингэж хандаад байгаа юм бэ? Тэгвэл дайсан гэж юу юм? Салахатын дайсандаа яагаад ингэж ханддаг юм? Тийм сайхан бусдаас өгөөмрөө цаагаараа энэ ард түмний ойрх дорндох амьдралын эрх ашиг Балдуин хаанаас шалтгаалаад байгаамаа. Оронд нэг муу тэнэг гараад ирвэл ингээд болохоо байх юм байна гэдгийг мэдчихсэн. Салахатын бол ер нь алсыг харсан. Тэр шөнийн тулдаанд хилцээр бүтлэхүү болоод Иерусалимийн хаан нурдаг. Тэд нар бүгдээрээ эцсээ хүртэл байлдаал байдаг. Салахатын давшуул давшин штэ. Бүгдийг нь ороод хүүс тэмтрээ хайчвал хүүс тэмтрээ л хайна. Тэгтээ гадуур нь цэргээ бүсэлцэн дахиад хилцээр хийдэн штэ. Миний саналыг хүлээж авах уу? Эбелэн гэдэг штэ. Хэрвээ таны санал хിവэрэ байгаа бол хүлээж авъя. Салахатын танадаас яг юу хүссэн гинэ?
Иерусалимыг л хүсэж байгаа шүү. Иерусалим ал өгчих. Ойлголоо. Иерусалим таних. Ингээд нөгөөтг чинь ард түмнээ дагуулад Иерусалим дотор байсан хамгаалжсан бүгднийг дагуулад явж байгаа. Оронд нь орж ирээд загалмайны тугнуудыг унгаагаад хавирган сарны тугууд тавьж байгаа шүү дээ. Салаа хатны өшөө хорслыг урдаа тавьсан уу? Үгүй. Амлалтаа л урдаа тавьсан. Тэр ард түмэндээ юу гэж амласан юм? Иерусалим. Яг юу гэлээ? Ард түмэндээ Иерусалим авчирна. Яг авчирсан уу? Авчирсан. Авчирсан. Салаа хатны амлалтанд л хүрлээ. Иерусалимыг л авч өг гэж амласан. Ингээд буцаад явж итл нэг сонирхолтой юм болдоо шүү. Иерусалимийн хатаа хаан одоо энэ чинь яагаад энгийн бүсгүй болцсон явж идэг үлээ? Нүг хатаа хаан байсан шүү дээ. Иерусалимд л хатаа хаан байсан. Тэр Сибилия чинь. Одоо тэгтэл зүгээр л нэг алхаа явж байгаа стар түмнийх нь. Хатаа хаанд нэг морихөөс гэдэг. Ингээ мориндоо суулгадаг шүү дээ. Ингээд нөгөөдөг чинь буцаад явдаг. Буцаал гэртээ очиод дархнаа хийдэг. Тийм, дархнаа хийдэг. Гэдэг кинод басдаг. Тийм. Тэгээд өөрөө өөрийнхөө төрсэн газараа. За Эстонерээс сэгсгэрч гисэн ээж минь, сим хийч гисэн гэр минь гэдэг шиг өөрөө өөрийнхөө төрсэн газараа л хийж чаддаг дархнаа хийгээд явж байгаа нь тэр гахаа дахиа идрээ одоо хооллоод байж байгаа нь өөрт нь л хангалттай. Ингээ өөрөө бол тэгтэл маш их цэргүүд явж итлээ. Нэг хүн өөрлөв дахиж ирдэ шүү дээ. Чи эбэлэний тайж баха? Үгүй. Би зүгээр л дархан шүү дээ. За бид нар Иерусалим руу явж гин. Та нар чинь юу хүмүүс вэ? Би бол Английн хаан. Ричард байна. Одоо англичууд дахиад байлтна. Байлтах гад загалмайтны 3 дугаар аян дайныг эхлүүлэх гээд явж байгаа. Энэ Ричард Лайнхартт ч их мундаг хаан шүү. Арсан зүрхтэй Ричард. Нордонгийн удам угсааны 1-р Ричард. Гайхамшигтай дүүхэнд бичсэн нэрээ бичсэн хаан шүү. Лайнхартт бол. Би чамайг Иерусалимд байсныг мэднэ. Иерусалимыг захирж исэн хамгаалж ирсэн ш мэднэ. Бодлоо өөрчлөл араас ирээрээ гэж хэлдэг шүү дээ. Ингээ явдаг. Энэ загалмайтны аяндаа 1291 он хүртэл үргэлжилсэн нийт 9 аяндаа явсан. Түүхэндээ 1000 жил үргэлжилсэн. Одоо 1095-аас 1291 он гэж шүү дээ. Загалмайтны аяндаа үргэлжлэл бас мөнгө амар байгаа шүү дээ. Загалмайтны энэ шашны энэ агуудай. Сүүлд Сэлжук тургуудч хурж ирж одоо байдал өөрчлөгдөж явж ил байсан л да. Тэгтээ Монголын эзэнт гүрэн хурж ирж байлуулж гисэн. Нэр нь туссан. Загалмайтны нэр нь нийт ингээд бие бинтэг одоо ойрох дооронд Европын исламын хоорондын мөргөлдөөн ч одоо хэдэн мянган жил үргэлжилж шүү дээ, тийм ээ. Одоо 1000 жил үргэлжилсэн гэх юм уу да. 1095 онд эхлээд загалмайтны 9-р аяндаа чинь ер нь 1095 онд ингээд дууссан байгаа юм. Энэ олон жил үргэлжилсэн те. Энэ дай чинь шулуухан хэлэхэд яаж байгаа юм. Монголын эзэнт гүрний үед дуусж байгаа маа. За. Тэгэхээр энэ загалмайтны аян дайны үеийн ямар хэцүү амьдрал байсан, тухайн үеийн хүмүүсийн сэтгэлгээ, тухайн үеийн хаан тусын, тухайн үеийн ард түмэн, тухайн үеийн хаад эзэд ямар байсан. Нэг харуулсан. Тэ энэ киногоороо бол харуулах гэж маш их. Ижээс нь бол Ридли Скотт харуулдаг та. Жаахан юу л кино л да. Уул нь түүхэн их гоё бодит байдлыг харуулах гэж хичээсэн. За киноныхаа төгсгөлд Италийн Жокс брэндээ дахин танилцуулъя. За энэ Жокс брэнд маань одоо эрэгтэй эмэгтэй хүүхдийн гэсэн одоо гутлын олон төрлийн сонголттой. Тэгээд Жокс брэндийн гутлыг одоо онцлогийн төрөн хэлсэн шүү дээ, тийм ээ. Уландаа маш олон тооны нүхтэй юм байна. За эдгээр нөхөр одоо гутлан дотор халуун агаар хөлийн гიშгэлтэр ингээд гадагшилж улмаар одоо ингээд хөлийг хөлрүүлдэггүй. Тэгээд хуурайд улаахан байлгад юм байна. Чиг татдаггүй байлгад юм байна. За ийм технологитой учраас одоо Жокс гутлыг одоо амьсгалдаг гутал гэж хүмүүс нэрлэдэг. За ер нь гэр бүлэрээ Жоксыг сонгоцгоё. Жокстой илүү тухтай. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Жокс брэнд.